Нэг удаа Иесус Иерусалим хотын сүмийн хашаанд гайхамшигт үнний тухай ярьж сургаалаа тайлбарлаж өгч байхад сүмийн зэрэгтнүүд сургаал номлогчид Иудээчүүдийн ахлагч нар хамт ирж ийм олон юм хийх хэрэг танд бий юм уу? Хэн танд тийм эрх өгсөн бэ? гэж асуулаа. Надад та нараас асуух юм байна. Жогон хүн усаар угааж өгөх эрхийг ертөнцийн эзнээс авсан уу? гэж Иесус асуухад тэд хоорондоо маргалдаж. Юу гэж хэлэх вэ? Жогон ертөнцийн эзнээс эрх авсан гэвэл та нар тэгээд яагаад түүний үгэнд итгээгүй вэ гэж биднээс заавал асуув. Жогон үнэхээр ертөнцийн эзний зарлаг байсан гэж энд байгаа олон хүн үздэг учраас тэр ямар ч эрхгүй байсан гэж хэл биднийг чулуугаар шидэж ална гэд. Жогон хинээс эрх авсныг үнэхээр мэдэхгүй гэж хариуллаа. Тэгвэл би та нарт эрхийнхээ тухай ярих хэрэггүй гэж Иесус хариу өчлөө. Иесус сургаалт үлгэр ярьж нэг хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж хэдэн дарсчинд түрээслээд гадаадд гарч амьдралаа. Усан үзмийн ургас хураах улирал болоход эзэн орлогоос авахын тулд зарцаа илгээлээ. Зарц нь усан үзмийн цэцэрлэгт ирэхэд дарсчид ташуурдаж гар хоосон буцааж явууллаа. Дарсчид эзний явуулсан хоёр дахь зарцыг бас ташуурдаж хэрцгийгээр харьцаж юу ч өглгүй буцааж явууллаа. Тэд илгээсэн гурав дахь зарцыг бас гэмтээгээд явуулсан. Одоо яах вэ? Дарсчид хайртай ганц хүүг минь хүндэл байгаа. Би түүнийгээ явуулъя гэж эзэн бодлоо. Харин дарсчид эзний хайртай ганц хүүг ирэхэд энэ хүү бол эзний өв залгамжлагч учраас түүнийг албал усан үзмийн цэцэрлэг манайх болно гэж хоорондоо хэлэлцээд хүүг усан үзмийн цэцэрлэгээс гаргаж алжээ. Иймээс эзэн өөрөө очиж хорон санаатай дарсчдыг алаад өөр хүмүүст усан үзмийн цэцэрлэгийг түрээслэх нь лавтай гэж Иесус өгүүлжээ. Бид тэрмүү дарсчдын адил бишээ. Бид ертөнцийн эзний илгээсэн хүүг хизээч голохгүй гэж хүмүүс хэлэхэд Иесус тэдэнд хандаг. Тэгвэл барилгачдын гонч хайсан чулуу байшингийн тулгын чулуу болно гэж ертөнцийн эзний сургаалд яагаад бичсний учрыг тайлбарлаж байна. Тэр чулуунд тэглэж ойдсон хүн бүр гэмтэн. Тэр чулуу дээрээс унвал хүнийг няц дарна гэж хэлжээ. Иерусалим хотын сүмийн зэрэгтнүүд сургаал номлогчид үүнийг сонсоод энэ сургаалт үлгэрээр өөрсдийг нь буруу шааж байгааг ойлгон тэр даруй Иесусыг баривчлах гэсэн боловч олон түмнээс айгаад юу ч хийж чадсангүй. Түүнийг баривчилж захирагчаар шийтгүүлэх экзэгтэй үеийг тэд отхон хүлээж байсан учраас элдв асуулт тавьж эвгүй байдалд оруулахын тулд сайн сэтгэлийн үүднээс мэт хэсэг туршуул явуулж. Багшаа, та үнэн ч шударга учраас хэнд ч тал заслгүй ертөнцийн эзний шаардах амьдралыг хүмүүст зааж сургадаг. Үүнийг ч бид сайн мэднэ. Тэгвэл таны бодлоор Иудэ хүмүүс бид Ромын хаант улсад албан татвар төлөх ёстой юу? гэж тэд асуулаа. Иесус тэдний залт бодлыг мэдж надад мөнгөн зоос үзүүл. Хэний хэлсэн үг толгойн дүрсийг энэ зоосон дээр сэлсэн байна уу? гэж асуулаа. Ром улсын хааных гэж туршуулууд хариуллаа. Тэгвэл улсын юмыг улсад нь төлөх хэрэгтэй. Бас ертөнцийн эзний юмыг ертөнцийн эзэнд өгөх хэрэгтэй гэж Иесус хэлэхэд туршуулууд алмаарч юу ч хэлж чадсангүй. Тэд Иесусыг хичнээн оролдовч эвгүй байдалд оруулж чаддаггүй байжээ. Нас барсан хүнийг ертөнцийн эзэн дахин амьлуулахгүй гэж садуух бүлгийнхэн сургадаг байжээ. Тэр бүлгийнхний зарим нь Иесустэй уулзаж, "Багшаа, хүүхэдгүй хүн нас барвал дүүн талигаачийн эхнэртэй гэрлэж, гал голомтыг цааш өргөжлүүлэх ёстой гэж дээр үед мөшөхийн бичсэн сургаал бий. Нэг удаа 7 ах トゥ амьдарч байжээ.
анхных нь гэрлэж хүүхэдгүй нас барсны дараа дүү нь талигаачийн эхнэртэй гэрлэжээ. Тэр бас хүүхэдгүй нас барлаа. Тэгээд 3 дахь дүү тэрхүү эхнэртэй гэрлэж мөн хүүхэдгүй нас барлаа. Иймэрхүү маягаар 7 ах дүү бүгд тэр эхнэртэй гэрлэж хүүхэдгүй нас барсан байна. Эцэст нь тэр эхнэр бас нас барлаа. 7 хүн түүнтэй гэрлсэн учраас ертөнцийн эзэн тэднийг дахин амьлуулахад тэр эхнэр хэнийх нь болох вэ гэж асуулаа. Хүн төрлөختөн одоо өөрсдийн дур хүслээр гэрэлдэг. Харин хожим ертөнцийн эзэн нас барсан хүмүүсийг дахин амьлуулахдаа өөрийнхөө хүмүүсийг мөнхийн жаргалд оруулж гэр бусын элч шиг болгоно. Тэд ертөнцийн эзний хүүхдүүд болох учраас хизээч нас барахгүй бөгөөд гэрлэгч хэрэг байна. Шатаж буй төгөл өгүүлэлттэй Мөшех ертөнцийн эзэнд хандаг. Та бол Авраам, Яйцхак, Яаков гурвын өргөнжлөн хүн биж буй ертөнцийн эзэн юм а гэж хэлсний учир нь хэдэн зуун жилийн урд тэр гурав нас барсан боловч мөнхийн амьтаа болсныг нь Мөшех ойлгож байсныг харуулна. Тийм учраас нас барсан хүнийг ертөнцийн эзэн хожим амьлуулна гэж Иесус хариулахад сургаал номлогчид түүнд дахин асуулт тавихаас зөргшээж үнэхээр таны зүг байна гэцгээлээ. Есүс тэнд байгаа хүмүүст хандан ертөнцийн эзний илгээх аврагч бол эртний Давид хааны удам юм гэж сургаал номлогчид заадаг. Харин өстөн дайснуудыг чинь хөлийн гишгүр болгож өгөх үеийг хүртэл чи миний баруун гарын эрхэм хүндэт суудалд суу гэж ертөнцийн эзэн өөрийн илгээх аврагч болох их эзэнд маань хэллээ хэмээн Давид хаан ертөнцийн эзэнд өргөсөн дуулалдаан бичсэн. Иймээс Давид хаан ертөнцийн эзний илгээх аврагчийг их эзэн маань гэж нэрлсэн ажээ. Тэгвэл тэр аврагч Давид хааны энгийн нэг удам байж таарах уу гэж асуулаа. Есүс үе түмэн хүний хамт байхдаа дагалдагчдаа хандан та нар сургаал номлогчдоос болгоомжлох хэрэгтэй. Тэр урт дээлтнүүд ийш тийш явж олны хүндэт мэдчилгээг хүлээн авахдаа гойд дуртай. Тэд хурлын танхимын гол игнэнд хөрм найрын хүндэт суудал суухыг ямагт хэрмэлцдэг. Бэлэвсэн авгаан эд хөрөнгийг авч унжирсан урт яриагаараа ертөнцийн эзэнд залбирал үйлдэх дүр үзүүлж явдаг. Иймэрхүү хүмүүс хожим хамгийн хатуу цээрлэл амсна гэж хэлжээ.